Яг энэ хоёрыг ингээ харцсан чи яг таад бас харуулахгүй болохгүй нэ. За машинаас болох уу яах вэ? Ээлжид дугаар та бүхэнд хүрч чинь өнөөдөр бид нар Pit автоцентр дээр хүрээд ирчихсэн. Энэ машиныг дурсч үзэх гээд хүрээд ирлээ. Өнгөрсөн 7 хоногт бид нар бас нөгөө Forerunner-ийн өдөрлгөөр бас Pit автоцентр дээр ирэхдээ энэ машиныг харсан. Тэгээд маш их шохоорхоод те энэ ямар машин бэ гэж бодоод өнөөдөр дурсж үзэх гээд хүрээд ирчихсэн байна. За энэ болвол Pit автоцентр Вимпартсаас Bass 444-гээд Австралийн брэндтэй хамтраад тоноглож байгаа Hayes 300 загварын машин байгаа. Тэгээд тэр тоноглол нь болох дээрээ оффроуд болон уул уурхаан чиглэлээр ер нь бол илүү өндөр чадамжуудыг нэмэгдүүлэх зорилготойгоор тоноглочихсон ийм машин байгаа юм байна. Энэ дээр ярих юм маш их байгаа. Бидний хувьд бас туршиж үзэх зүйлүүд маш их байна. Тэгэхээр зүмөр гялс замдаа гараад тэгээд илэрэнгүй танилцъя. Машинаас болох уу яах вэ? Өнөөдрийн дугаарыг ивэнтгэгч Ocean Finance. За Ocean Finance-ийн зүгээс бидэртэй адилхан машинаас салах уу, шинэ машин худалдаж авах уу хэмээн хайж байгаа хүмүүс зориулсан урамшуул зарласан байгаа юм байна. За 500 сая төгрөг хүртэлх зээлийг 30 минутын дотор шийдэхэд авах боломжтой. Автомашины томоохон худалдааны төвөгтэй салбартай учраас салбар хайж цаг хугацаа алдах шаардлагагүй. За мөн энэ урамшуулалт нь гадаад аялах эрх, за мөн анхны машин худалдаж авч байгаа бол 500 мянган төгрөг хүртэлх опцан олголт. За мөн өөрийнхөө унж яваа машинаа барьцаанд нь байшуулад шинэ машин худалдаж авах боломж гэдэг зөндөө олон урамшууллууд байгаа юм байна. Тэгээд Ocean Finance-ийн мэдээллүүдийг бүгднийг description-д оруулсан байгаа. Тэндээс мэдээлэл аваад шинэ автомашин худалдаж аваарай гэж та бүхэндээ хүсье. За яг Pit автоцентрээс хөдлөх гэсэн чи яг энэ хоёрыг ингээ харцсан чи яг таад бас харуулахгүй болохгүй нэ. Манай машин Forerunner. За өөрөө бол өндөрлгөөтэй те 285 бас том дугуй тавьчихад байгаа шүү дээ. Тэгсэн чи энэ одоо юу хайжууд. Бүр ийм том нүсэр машин болцсон байна. Тэгээд ер нь бол ингээд нөгөө өндөрлөө дугуйг нь томсгоод маш олон юмуд хийчихсэн болох дээр энэ машин бол тэгээд туулах чадвар дээр бол үнэхээр ярих юм алга. За ер нь бол харж байгаа нөгөө ground clearance те урд байгаа цэг бол одоо Forerunner-тэй өндөрлсөн Forerunner-тэй харьцуулахад хүртэл юм байна шүү дээ те. Тэгэхээр ер нь бол энэ машин дээр за одоо ийшээ яваа тест хийхэд ч гэсэн бас юмнууд харагдах байх. Өнөөдөр бол гадаа нэлийн гоё дулаахан байгаа болох дээр зам бас яаж өөрчлөгдсөн байгаа мэдэхгүй байна. Өшөө жоохон шавар шахватааж байж магадгүй. Тэгээд юу болохыг цөмөрө харцгаая те. Ямар ч сан маш том нүсэр сүрлэг машин болцсон байгааг харж байгаа бах. Тэгээд маш их догтлж байна. Тэгээд замдаа гарцгаая. Опа. Хэмэр. Өнөөдрийн дугаар маань нэлээд сонирхолтой болох юм шиг санагдаж байна. Яг энэ Hayes машин чи яаж явж байгаад ийм лаг оффроуд кемперийн зориулттай гэх юм уу те машин болчихоо гэдэг чи одоо айгүй сонирхолтой шүү дээ. Тэгээд ийм машиныг хүртэл одоо машинаас салих уу яах уу гэдэг одоо бодолд бас орж ирж байна шүү дээ тийм ээ. Тийм. Тэгээд нөгөө Overland гэдэг ойлголт чи өөрөө тийм байхгүй тий. Overland гэдэг чинь болохоор олон хоногийн турш ингээ тий өөр юмнууд одоо нөгөө зүгээр civilization гэдэг шүү дээ. Иргэншлээс баг хол ингээ олон хоногор аялалдаг хүмүүс чи Overland руу гэж ярьдаг байхгүй. Тэгээд яг хоо мэдээж хэрэг машинаас бүх амьдралаа залгуулна гэсэн санаа байхгүй. Тэгэхээр чин тэхийн тулд машинд маш их ачаа тий зай багтаамжууд байнга шаарддаг. Тэр талаар бол бид нар зөндөө олон удаа ярьж ирсэн. Тэгээд тэрийг ялангуяа одоо манайх шиг ингээ гэр бүлээрээ те манайх ч 3 хүүхэдтэй ингээд явж хахад тэр зай багтаамжийн асуудал бол маш их яригддаг За тэгэхээр яг тэр асуудал бол энэ машин дээр бол бүр ямар ч асуудалгүй болж ирж байна гэсэн санаа илэрхийлж байна. Машин гэж энэ автобус юм шүү. Тийм энэ бол автобус шүү дээ. Тэгтээ яг одоо бол энэ ч нөгөө нэг яг өөрөө стокороо байгаа учраас нөгөө доторх салон стокороо байгаа учраас аяллаар тоноглоогүй. Ардаа бол түрүүн хэлсэн 15 хүний суудалтай байгаа шүү. Тэгэхээр бид нар яах юм бол одоо бидний гэр бүлийн хувьд бол ардаа хүүхдүүдийн суудлыг үлдээгээд тэрнээс цаатахыг нь бол хүснээрээ томлож болж байгаа юм. За тэгээ Hayes машиныг бол тэгээд ер нь бол тэгээд янз бүрийн байдлаар тоноглосон тохиолдол байдаг. За яг энэ машин дээр бас түрүүн дээр бичсэн байсан тий. Галт юу лээ гал камаа зөв түрүүн тусламж тэгээ аялал жуулчлал уул уурхай гэх тий. Бүх
төрлийн юмд хэрэглэх боломжтой гэдэг санаа илэрхийлж байгаа. Тэгээд хөдөө орон нутгийн нөгөө юу гэдэг дөрвөн тусламжийн машинууд чинь за нөгөө уушныхаа бургонтойгоо ч юм уу те. Тэгээд тэр чинь ингээд ер нь бол хүн тээвэр хийж авч явахад нэлээд юм хатуу ялангуяа өвчтөн тээвэрлээд гэдэг чинь. Тэгвэл эн чинь илүү юм зүйл. Одоо би тэр ингээд тест явж байна л да. Одоо энэ шулуун зам дээр одоо явж байгаа хурд хүч бол ер нь бол их сайхан байна. Хурд хүч авах байдал бол тий. Энэ өөрөө 3.5 V6 энэ бензин автомат. За урагшаа 6 араатай. За мэдээж хэрэг жижиг тэрэг шиг ингээд бүр ингээд сүмрээ дахиад байна гэсэн үг шүү дээ. Гэтэ энд бол ерөөсөө хурд хүч тэгж яаж байгаа юм. Ерөөсөө мэдрэхгүй. За тэгээд дээрэс нь энэ ч нөгөө бензин автоматаас гадна өөр нөгөө боломжууд бас байдаг. Хайс дээр чинь дизелд бас загварууд байдаг. Тэгэхээр уул уурхаагаар тоноглож байгаа машинууд дээр бол дизелүүд бас гарч ирсэн юм байлаа өмнө бол. Тэгэхээр хайс машина хүмүүс өөрсдөө сонгоно. За нэмэлт тоноглолыг нь болох дээрээ. За энэ Винпарт-ийн баас 4 хүрч 4 гэдэг эднээс бол нэмэлт тоноглолыг хийж өгч байгаа. Тэгэхээр за яг нэмэлт тоноглолын талаар бол дараад нь дэлгэрэнгүй ярилцсан. Одоо бол ямар ч засмал замын тест. Тэгээ нөгөө урт машин ч өөрөө ер нь гоё зөөлхөн болчихсон шүү дээ. Тэр утгаараа бол маш гоё зөөлхөн мэдрэмжтэй байна. Гэтэ өрүүлэл болохоор амар сонирм жижиг машин шиг юу юм те? Айгу хүн зөөлхөн гэх юм уу? Өрүүлнэ. Тэгсэн хэрнээ нэлээд урт юм жолоод яваад шүү дээ. Яг энэ нөгөө машин бариад явж байхад бол за гоё тухтай өндөр байна те, ингээд харуут сайхан байна. Нэг жоохон юутай юм. Яг энэ моторын эргэлт дууралт нь гэх юм уу, салаан дотроо нөгөө сонсогдоод гэдэг шиг те. Тэр нь нэлээ их мэдрэгдэж байна яг үнийг хэлэхэд бол надад бол бусдаар бол одоохондоо л нэг айхтар үйлдэх юм бол гайгүй байна. Үнэхээр ийм сонголт хийх юм бол харин нөгөө доторхыг яаж тогтжуулах вэ гэдэг дээр бол илүү тулгай ажиллаад явчихад юм л та. За яг шуудхан хэлэхэд бидний хүсэл дэлхийг тойрмоор байгаа байхгүй юу? Монголыг бас ингээд бүтэн тойрч чадахгүй л байгаа шүү дээ тий. Тэгээд яг тэрнтэй Монголыг тойрыг, дэлхийг тойрыг гэдэг ийм энэ амьдралдаа үзэх гэдэг хүсэл мөрөөдөл байгаа. Тэгэхээр магадгүй яг тэр хүслийг биелүүлж чадах төрлийн машин бол одоо энэ машины сонголт байж болох гэдэг. Тэгэхээр үнэхээр яг нөгөө нэг кампинг хийгээд яг зорчихсон тим шийдвэрийг амьдралынхаа хэдэн сарын хугацаанд чинь жилийн хугацаанд юм уу тавьчихсан байгаа нөхцөлд бол яах аргагүй ийм машины одоо сонголт руу орох байх. За шорон зам руу орчлаа шүү. Одоо би энэ хүснээр явж болно үстэй. Засмалдаар бол болохгүй л тэгэхээр би одоо энийг яг илүү оффроуд машин шиг эдэлж болно үстэй. Одоо энэ зам дээр. Одоо эсвэл нөгөө нэг жилийн 4 үйлрэлд ямар нэгэн байдлаар аялдаг тий. Тэрний амьдралынх нь хэм маяг болчихсон. Тийм нөхцөлд бас энэ сонголт байж болох гэдэг. Тэгэхээр бидний хувьд бол яг магадгүй яг тийм амьдралын хэм маяг руу ерөөхдөө орж эхэлж байгаа гэж өөрсдөө хараад байгаа шүү дээ. Тэгэхээр бас энэ маань сонголт байж болох гэдэг тий. За тэгээд бид хэдийн хувьд бол үнэхээр нөгөө хот дотор бол машины хэрэглээ маш багатай байдаг. Тэгээд хотоос гарах гэж машина ундаг шүү дээ. Тэгэхээр тийм нөхцөлд бас үнэхээр гоё тав тухтай энийг ингээл яг өөрсдийнхоороо гоё товчулчих юм бол тэгэл гэртээ гоё тухтай байгаа юм шиг л сайхан зорьсон газартаа хүрч бас болох гэдэг тий. Гэхдээ зорьсон газарт маань үнэхээр манай Forerunner машин шиг авчиж чадахгүй үгүй юу гэдгийг нь одоо л энэ оффроуд замдаар тестлэндээ. За одоо бидний явж байгаа энэ зам бол тий ерөнхийдөө яг иймэрхүү төрлийн зам гэж бодоод үзсэн бол хөдөө онцтой аялж явж хахад за аяллаа. За яг шорон замын аяллалынх нь 90% нь иймэрхүү зам байгаа шүү дээ. Дэжигнүртэй байна, хажуудтай байна. Тэгээд яг их л донгол ингээд баахан тий. За энэ ч бол яг нөгөө нэг аяллалын шорон зам юм байна. Тэгэхээр энэ дээр бол надад бол илүү гоё бас юм зөөлхөн хөнгөн мэдрэмж өгч байна. За энийг амарчин юм зэрэг юмудаар зөндөө тоноглочихсон учраас амарчны ажиллагаа бол бас сайхан байна. Одоогор бол бас нэг юм бодмоор байгаа юм. Энэ машин бол хов хоосны явж байгаа шүү дээ, ард бол юуж байхгүй. Тэгвэл суудлууд л тий. Тэгэхээр бас мэдээж яг аялалд гараад явхаар за магадгүй хүмүүс суугаад явах дээр илүү гоё энэ машин чинь суугаад өг. Нөгөө жин дараад ирэхтэй. Тэгэх юм бол шөө бүр гоё болохоор. За тэгээд одоо хоосон ч гэсэн ер нь бол тийм сэвэм байхгүй. За техник хоорондын зай энэ чинь байна болоод эхлэхдээ энгийн SUV англи машинаас бол техник хоорондын зай нь холдоод эхэлж байгаа. Тэгээ тийм болж эхлэхээр юу вэ гэхээр нэгсэнд артаанд бол илүү юм гоё тав тухтай мэдрэмж өгдөг.
За тэглэг хорны зай холдох дээр бас зарим нэг юм нухчаа даваа гүгэнд бас сул тал гарч иж болно. Давуу талж гарч иж болно. Тэгэхээр тэр аль аль талыг нь бас бодолцоод хараад явах хэрэгтэй гэсэн үг. Зөвхөн ингээд урт олцохоор сул байдаг гэсэн үг биш. Тэр бол бас давуу болон сул тал аль аль нь байдаг. Тэр ч утгаараа тийм ингээд пикап бууд тийм юу гэдэг чинь F150 за Tacoma тийм юу гэдэг ингээд тиймэрхүү машинууд чинь бас хурдтай тавхитдаг тийм машин болж хуурайд байдаг. Тэд нар чинь ягаад гэвэл илүү доктортой болж ирдэг байхгүй юу? Яг ингээл нөгөө нэг хад чулуунд явдаг юмнууд чинь болох тэр илүү ойр тэглэг орны зайны ойртод эхэлдэг шүү дээ. Одоо нөгөө Toyota-гоор бол FJ Cruiser орж ирдэг ч юм уу эсвэл Jeep Wrangler ч юм уу тий. Тэр чинь тэглэг орны зайны ойртод илүү юм нухчаатай хад чулуун дундор гэж гардаг тийм аялалд илүү оффроуд илүү тохиромжтой байдаг бол урт болох тусмаа 5 тухтай гэдэг юм бол орж ирнэ. За тэр бол шууд мэдрэгдэж байна. За тэгээд нэг баг зэргийн юм дэрчнүр бол сайхан гаргаа авчиж байна. За энэ бол яг нэг юм хоёр орон засцсан нэг юм нөгөө сайжруулсан шорон зам гэж яадаг нэг юм засцсан зам байдаг шүү дээ. Тэрэн дээр уустай сайхан явж мэдрэгдэхгүй шүү дээ. Тийм ээ тий. Тэр нөгөө нэг сэвэ одоо нэг мату гэдэг юм мэдрэмжүүд айгу баг байгаа л шүү дээ. Тэгж байна. Бас нэг даваа тал юу гэдэг вэ гэхээр за ялангуяа ингээд өгсүр зам дээр ингээд тий өгсүр зам руу буцаж байгаа үед урт байх тусмаа илүү тэнцвэртэй байж илүү ингээд богино болоод ирэхдээ баг хойшоо ингээс авчих гэдэг. Тэгэд урт машин ч болох тэр яг тиймэрхүү өгсүр дээр яг огцом өгсүр ярьж байгаа шүү дээ. Тэрэн дээр илүү гоё ингээд сууж өгдөг. Тэгээд яг хуу break over angle гэдэг тэр ингээд ийм даваан дээр гарахад бас жоохон өөр болдог. Анхныхаа энэ хаврын автыг голоо гарлаа. Голоо. Тэгээ би одоо автобусныхаа нийтээ ингээд 4 игнэт юм биш үү? Уртын жолооч игнээс гадна одоо ингээд харахаар 4 байна. За 1 2 3 би 3 дахь игнээр л. Тэгээ хамгийн хойтлын игнэ гэдэг юм. Тэгээ хойтлын дугуун дээр суугаад байгаа юм би бол. За энд хэр их сэвэ маань хэр мэдэгдэх нөө жоохон сууж үзье явъя гэж бодлоо. Урд хэр вэ? Юу нэ? Урд хэр вэ? Юу урд сайхан л шүү дээ. Сайхан л. За ингээд хөл мөл бол нэг иймэрхүү байдалтай. За ингээ 16 хүн суух гэдэг ш татаж. Зорчигч тээвэр байдлаар хэрэглүүл. Одоо наа чи бол одоо энэ машины хувьд бол нөгөө бид тэр чи хоёулахын суугаа явж байгаа шүү дээ. Тий. Ямар ч ачаа байхгүй хов хоос машин суугаа явж байгаа. За дээрээс нь энэ зам маань өөрөө нэлээд ухчаатай тий. Тэгэхээр хойноо бол жоохон арай илүү сэвэн мэдээж хэрэг урт машин учраас. Тэгээ уртталтаа харьцуулахад бол угсаа илүү өсөж. Тий, тэр бол мэдээж хэрэг болчихж байгаа. Тэгээд энэ машин чи өөрөө бас хойноо нумтай тийм машин байгаад байгаа. Чулаак дээр нь бүршвиш нумтай тий. Тэгэхээр за даац ороод ирэхдээ бол наа чи шал өөрлөж байна. Чих бах. Тий, хүмүүс суугаад ачаа ачигтаад ирэхээр. Одоо бол ингээд зүгээр юу байгаа гэхээр тэгээд дээрэс нь тест хийж байгаа учраас жоохон хамаагүй яваад байгаа шүү. Хаашаа тахвал энэ ч яас их машин явж муугаад байна гэж тэрэлж байгаа ингээд авчт юм уу? Тэр даваар тэр дээдлийн одоо өксөрлөө өксөж тал нь мод. Тий. Тэр бидтэй. Тий. За тэр дээшээ хөсгөн шүү дээ тий. Тэгэхээр одоо болох дээр зүгээр энэ чинь нөгөө нэг full time text шүү дээ. Full time-тай учраас янз бүрийн юм залгааг байгаа. Тохиргоо нэрээ юу хийж байгаа лээ? Тэрийг тайлбарлаа шүү. Тэр бол одоогоор болоогүй. За. Угаасаа full time-тай нөө Land Cruiser-ийн full time байгаа даахгүй. Land 200-ийн full time-тай учраас одоохондоо юм хийгээгүй. Энэ одоо энэ машинууд бол амар болгоомжтой юу яаж авч шүү дээ. Удаашралтай гэх юм уу? Айгүй болгоомжлж авч байна тий бас. Тэр энэ ардаа юу бүксэн тулж шүү дээ. Манайх бол тулахгүй хаа. За тэгээд дээшээ тэгээ шаардлагатай үедээ бол төвөө төвччин. За тэгээ бүр өшөө шаардлагатай бол хөндрүүлчин.
нэмэлт шаардлага гарвал хойдлоо төгжнө. Хойд төгсөж бас юм. Тий, хойдлын дифференциал төгжиж байсан байна. За, Урд байхгүй. төв болон хойд юм уу тий? Тий. Бид манайхтай адилхан гэсэн үг. Энэ ч уус ийм нухчаатай зам юм шүү дээ. Энэ нэлээ Шавар устай ийм юм шүү. Жохоо угаасаа түрүүнд энэ машин нэлээ удаашрагдсан шүү дээ. За, одоо бол яг энэ нэг ийм цэг дээр ирсэн. Ерөнхийдөө энэ бол хамгийн түгээмэл тохиолддог одоо Бартац замын хамгийн түгээмэл тохиолддог шалгуур гэх юм уу. Нэгсэндээ хоёр тал руугаа ингээд тэгнээд хоёр дугуй нь одоо эсрэг хоёр уртлол хойдлын эсрэг дугуйнууд газраас хөндөрчөрөө ингээд аль нь ингээд нөгөө хийргээд байгаа гэсэн үг. Тэгээд нөгөө тест хийж байгаа шүү дээ. Гол нь. Тэгэхээр энэ дээр ажиллах нь. За. Яагаад нэ? Гаргал штэ гарна штэ. Тий. Тэгэхээр одоо эндээ ич. За эндээ. Бид нэрт лог нь залгацсан маа байна. Хүндрүүлэгчтэй центр лог бол хийсэн байгаа. Одоо хүндрүүлэгч байгаа хойд дефлаг байгаа. За хүндрүүлэгчээ залгаад. Тий. За тэгээ хойд лог залгаач. Хойд лог нь. За жоохон хойшоо хурч. Одоо явах уу? Явъя. Зүгээр гараа авчлаа. Ингээд локо ичингууд юм болчих жоо тий. За сая болох дээр хүндрүүлэгчэд хойд лог. Тий. Нэмэлтүүд нь төвийн төгжөгч, хүндрүүлэгч, хойдлын дифференциал төгжөгч. За ингээд түрүүний хий эргэцсэн дээр гараа авчлаа. За одоо ингээд цөмөрөө одоо машинтайгаа танилцсан. Ямар машинтай гараад тэр юу болчих вэ? Дэлгэрэнгүй нэлээ үзүүлэлт болоод те бусад мэдээллүүд энэ үгүй. За тэгэхээр ер нь яг Toyota Hiace гэдэг машиныг болвол бас хүмүүс бас ер нь ойлголт мэдж байгаа бах те. За ялангуяа алтан байгууллагуудын ажилчдын автобус гэдэг ч юм уу те. Зөндөө олон талаар ашиглагддаг. Ер нь бол яг коммют хүмүүс хүнтэй явуулах зорилттой бага урын автобус байгаад байгаа шүү дээ. Монголчууд энэ хэлсэн микроавтобус гэх юм. За тэгэхээр өнөөдрийн бидний авч явж байгаа бол бензин загвар нохоо юм байна. За 3.5 урагшаа 6 шидэл торовтой автомат тийм бензин загвар. За өшөө энэ Hiace загвар бол Toyota-гоос бол бас дизель загвар ч гэсэн худалдаалагдаж байгаа. Тэгэхээр тэрийг тусны яриад байгаа шалтгаан нь энэ бол дангара Hiace биш. Дээрээс нь бас төрөг өрчтөрөв гэдэг нь өөрөө энэ машины дараагийн шатанд гаргаад өнөөдрийн энэ бүх аяллаа энэ боломжуудыг нээж өгч явахаараа бас
давуу тал болж байгаа гэсэн үг. Тэгэхээр энэ машиныг нэг тайлбарлах нь байна. Дээрээс нь яг энэ тоноглол бас 4 өрштөр нь юу гэдгийг талаар бас дахиад нэг тийм дэлгэрэнгүй тайлбар орох шаардлагатай болж байгаа. За тэгэхээр энэ бас 4 өрштөр нь юу хийгээд байгаа юм бэ гэхээр за энэ бол Австралийн брэнд. Дээрээс нь энэ бол яг Toyota-тэй албан ёсоор хамтарч яг энэ төслийг хэрэгжүүлдэг байгууллага гэсэн. Тэгэхээр дөрөв би бас нэг хальт уртад өнгөрсөн. Энэ бол Австралид аялал жуулчлал болоод уул уурхай. За тэгээ энэ машин дээр бас бичсэн байгааг нь харж байгаа төрийн тусламж онцгой байдал гэх олон төрлийн байдлаар ашиглах боломжтой. За тэгээд энийг бол өшөөд нэмэлтээр тоноглох боломжууд бол зөндөө байгаа. За яг суур тоноглол нь болох дээр за энгийн нөгөө хайс гэдэг энэ машин маань хойно хөтлөгчтэй машин байдаг болвол энийг дөрөв дугаар хөтлөгчтэй, дээрээс нь хүндрүүлэгчтэй, тэгээд дифференциал төвчгчтэй гэдэг олон зүйлүүдийг нэмж тоноглож өгч байгаа. За уул уурхад ашиглаж байгаа загварууд дээр нь болох дээр бүр нэмэлт ингээд хамгаалтын хэсгүүд, за тэгээд бүр дотор бүр рол бар гэдэг бүр хамгаалтын юмнууд ч гэсэн оруулж өгч байгаа. За яг аялал жуулчлалд зориулагдсан загвар гэж бодоод үзэх юм бол аялал жуулчлалаа яг ямар зорилгоор ашиглаж байна гэдгээс шалтгаалаад өөртөө нэмж тоноглох боломжууд байгаа юм байна. Тэгэхээр яг нөгөөдний хүн тээвэр маягаар ашиглаж байгаа бол артаа олон хүн суулгаад аялал жуулчлалын групп авч явах зорилготой үед нэг өөрөөр тоноглож болох нь байна. За эсвэл бидний зорилго бол илүүтэйгээр гэр бүлээрээ ая тухтай хол цамд аялахыг хүсэж байгаа бол бас тоноглолын хэлбэрээ бас өөрчлөх боломжтой. Тэгэхээр яг бас 4 өрштөрийн зүгээс бол үндсэн тэр нөгөө нэг хүндрүүлэгч болоо төвчгч гэдэг За тэгээд энэ доогуур бас хэд хэдэн зүйлүүд байгаа. Тэрийг нэмээд тайлбарлана. Тэр тоноглолуудыг хийн. За цаашаа нэмэлт тоноглолуудыг тэндээс авах боломжтой. Өшөө бас яг энэ Vinparts-тай P-Tough Center-тай бас холбогдоод бас ямар боломжууд байна асуулж болох юм байна. Тэгээд ер нь бол хязгааргүй боломжууд байгаа гэж ойлгож болох байх. За одоо ингээд машинтайгаа бүр урдаас нь эхлээд хойшоогоо ямар тоноглолууд нэмэлтүүдийг хийгдсэн байгааг нь танилцуул явчих. За урд бол энэ ч за яг энэ бас 4 өртөрөөгөөд юутайгаа уртлын бампер төмөр юм бампер оруулсан. Энд гэхдээ зөв бампер гэхээс илүү бас винчний суурь болж өгч байгаа. Тэгээд эндээ бас винч суурилсан байгаа юм. Энд 15,000 LBS-тэй ийм винч суурилсан байгаа. За тэгээд чирэгчдийг бас суурилсан. Энэ дэгийг бас өөрөө бүр цаад их бие дээр богдсон байгаа юм. Тэгэхээр энэ бол яг бас яг чирэгчдгээр ашиглах боломжтой юм. Зөвхөн энэ дээр ингээ өнгөцөн гагцсан юм бишээ гэдэг хэлэх гээд байгаа юм. За тэгээд шиш ингээ тойроод харах юм бол за дугуйны хэсэг байгаа. Дугуй бол яг хайс өөрөө болох дээр 235 75 18 хил нэг арай нэг 16-тай дугуй байдаг. Тэр нь өөрөө нэг өндөр нэг 30 инч орчимтай дугуй байдаг. За энэ болонгод 265 65 17 цаашлаад 65 70 17 гэсэн хоёр сонголтоор хийх боломжтой. Тэгээд их юм бол дугуй нь бас 32 инч болоод өндөрсөх боломжтой болж ирж байгаа гэсэн. Тэгэхээр 2 инчэд чи өөрөө 4 гаруй санчийн өндөр зөвхөн дугуйгаар өндөрлөх боломжтой гэсэн. Дээрээс нь чин доогуураас ингээд нэмэлт өндөрлөгөө нэмэлт хийсэн байгаа тийм. За ободны хувьд бол өөрөх нь сток ободн дээр нь бас тоноглож болно. Альсвал энэ бол яг Black Rhino-гийн ободаар бас хайлш ободоор тоноглоод өгч гэсэн. Энэ ободоор тоноглож байгаа мэдээж хэрэг энэ ободны даацыг бас нэмэгдүүлж байгаа гэсэн. За тэгээд All Terrain Fuel дугуй тавьчихсан. За мөн эмхий дугуйтай бас боломжтой гэжсэн санагдаж байна. За тэгээд доогуур нь ингээд харах юм бол энэ доогуур одоо хөшөөлөөс нөлтөлтөд байгаа. Энэ урдаан энэ хөтлөгчгүй машин байсныг урдталт хөтлөгч нэмээд оруулж байгаа гэсэн үг ч тийм. Тэгээд эхлэхдээ энэ чинь ингээд нэмэлт юмнууд нь орж иж байгаа нь Toyota-гийн яг OEM буюу тийм яг Toyota-гийн брэнд Toyota-гийн албан ёсных нь нэмэлт тоноглолуудаар энийг нь хийдэг гэсэн үг. Тэгээ бас 4 өрштөр өнөө өөрсдөө угаасаа яг тэр утгаараа яг Toyota-тай албан ёсоор гэрээтэй байдаг учраас өөр 3-р 4-р одоо юунууд биш яг албан ёсны юмнууд. Тэгээд тэр нь өөрөө Land Cruiser 200 маркийн автомашины уртлын гар болоод тий. За бун хойтлын бүхс редуктор хэсэг тий. За тэр хэсгүүд нь ингээ бүгдээрээ Toyota Land Cruiser 200 маркийн автомашины тоноглол одоо сэлбүүдээр тоноглогдож өгд юм байна. Тэгэхээр ер нь бол тэгээд найдвартай байдал тий тэр талаас нь болоод үзэх болвол манайхан бүгдээрээ Land Cruiser 200 машиныг бүгд баг мэдчихэж байгаа. Тэгэхээр тэр машины чанар даваа талуудыг бас энэ машинд шингээгээд өгсөн байх юм байна. За хойшоо хөрөө дээр нь хойтлын хэсэг дээр болох дээр юутай байгаа? Нумтай байгаа. За тэгээд энэ дээр нэмэлт бас энэ
формула гэдэг амаржийн тавьж өгсөн. За энэ амаржийн бол бас Австралийн брэнд нэлээд өндөр үнэлгээтэй явагддаг сайн чанарын юм юу хат амаржийн багт. Тэгэхээр нөгөө хойноо эн чинь за нэг бол яаж ч усаас хамаараа те нэг бол хойноо ингээд ачаа бараат явах нь эсвэл хүн тээвэр болоод явна. Тэгэхээр тэр үед бол тэр даацыг авах ном болон амаржины тохиргоо бол бүр янзын санагдсан. Түрүүн бид нар хоосон явж байхад ч гэсэн аль хэдийн ажиллагаа нь маш гоё зөвлөхөн байгаа. Олол өшөө бүр ингээд хүн суугаад ачаад явхад бол өшөө бүр гоё болж ирнэ гэсэн зүйл бол төрсөн. Тэгээд за дээр номын бас ингээд анзаарах юм бол номон дээр нь бас Iron Man-ы нэмэлт ном нэмээд өгчсөн өшөө даац нэмсэн тохиолдолтой. Тэгэхээр энд хоноглол маань зүгээр нэг ингээд энэ машиныг өндөр болгоод эсвэл юу гэдэг чинь том дугуй тавих гад тэгж тоноглоод байгаа хэрэг зөвхөн биш. Нэмэлтээр энэ машин өөрийнх нь GVM гэж ярьдаг те gross vehicle mass буюу өөрийнх нь даацыг нэмэгдүүлж өгдөг. За би энэ хавьд дэлгсэн дээр явуулсан гаргачаа тэгээд нэмэлтээр болвол те өөрийнх нь энэ машины өөрийнх нь даацсан дээр нь нэмэлт даац авах боломжийг нэмэгдүүлдэг. За энэ бол бас яг тоноглож байгаа хүмүүсийн дунд бас яг зайлшгүй анхаарах хэрэгтэй юм байдаг. Бид нар ч аялагчид ч маш их зүйлийг авч явдаг. Төдийч нэгээр даацаа хэтрүүлэх тохиолдлууд их байдаг болвол тэр асуудлыг бол энэ чинь ингээд шийдэж өгч байгаа юм байна. За өнөөдрийн тестэнд авч явж байгаа машин бол дээрээ бас ингээд нэмэлт тоноглоод байгаа. Эдгээр бол яг бас нэмэлт опшнууд гэсэн үг тийм. P-Daft Center, Vinparts-ийн өөртөө бас Yakima брендийн бас аль биесний дистрибьютор байдаг. Тэгээд Yakima-гийн сүйдрвч ачаа гэх зэрэг нэмэлт юмнууд байгаа. Тэгэхээр энэ машин ер нь бол өшөө олон төрлийн боломжууд бас байгаа. Тэгээд өнөөдөр ямар ч зэн байгаа юм гэнэс тушаад үзээ. Тэгээд ерөөхдөө нөгөө нэг бид нар бас нэг юм гэр бүлийн аяллаа үед ямар хөө байх вэ гэдэг мэдээ сенсийг авах гэдэг шүү дээ. Тэгээд одоо энэ хойноос нь ингээ харах юм бол за артлын хаалга маань ингээ нэгт чинь маш том нэгдэн. За энд бол ингээд нэгтлийнх нь суудлын босгоцсон байна. Шууд араасаа ингээд нэгсэн том ачааны том хэсэг болох боломжтой. Эсвэл одоо энийг ингээ нээж жагаад одоо янз бүрийн тоноглолууд нь эндээс эхлэх боломжтой болчихж байгаа байхгүй. Тэгэхээр за үүн бид нар бас нөгөө Land Cruiser Dacia дээр бас ярьж ирсэн, бэлдэц гэж ярьж ирсэн шиг. За ер нь ингээд яг энэ доторхыг бол яаж хийх тэр төсөөллийг бол хүн болго өөрсдийнхөө бий болгох. За тэгээд миний нэг дөрөв бас нэг хальт дуртад өнгөрсөн энэ Австралид өөрөө яг энэ брэнд маш их нэр хүндийг аваад одоо нэлийн шуурулж эхэлж байгаа. Дээрээс нь аялагчид яг энэ рүү маш их шилжиж эхэлсэн байлээ. Тэдний тоноглолуудыг бас би нэлийг олж үзэн харсан, жоохон судалж үзсэн. Тэгээд тэдэр бол бас тоноглолыг бүр янз бүрийн байлаа шийддэг. Тэгээд австралчууд ч өөрсдөө бүх юм бэлэн байдаг болооч тэр юм бүр аялыг болж инхэн төгс утгаар нь хийдэг хүмүүс шиг санагдсан. Тэгэхээр энэ дээр ч гэсэн бас тэр боломжууд бол зөндөө нээлттэй. Одоо энийг өөрсдийнхөө бол яаж тоноглох вэ? За тэгээд артлын энэ хэсэгт бол нэмэлт энэ юу байгаа хамгаалтын төмөр гүпэр оруулаад өгчихсөн. За тэгээд мөн энэ ч трейл хийч гэж ярьдаг тийм дөрвөлжин борховны суур байгаад. Тэгэхээр энэ ч бол нөгөө recovery болгож эсвэл чиргүүлж ирэх зорилгоор энийг ашиглах боломжтой. Артлан нөгөө нэг номтой даацыг нэмсэн учраас чиргүүл мөргүүлж ирэхэд ч гэсэн асуудалгүй санагдаж байна. Тэгэхээр хэрвээ ингээд хүн тээвэр хийгээд магадгүй артаа дахиад нэг юм чих шаардлагатай бол хангалттай боломж байгаа гэсэн. За тэгээд доогоор нь харах юм бол эндээс яг нөгөө нэг ижлэхэн арьсмэрийн дугуй цапас дугуй оруулаад өчгсөн тий. За тэгээд одоо эндээс бас ингээ сайн харагдаж байгаа. За энэ бол за ер нь яг мэддэг хүмүүс нь бол баг зөв хараад амт шүү мэдж байгаа. Энэ нөгөө редуктор нь өөрөө хойтлын дифференциал түгжигчтэй энэ юу болох тэрэ Land Cruiser 200-ийн бас бүксийг ингээд хийчихсэн байгаад. Тэгэхээр энэ ингээд өөрөө бас энэ машины бас чадамж мөн найдвартай бат бөх байдлыг бас нэмэгдүүлж өгч байгаа гэсэн үг тийм. Тэгээд тэр нь зүгээр нэг ингээд эндээс авчаагүй нэг хаагазаас авчаагүй яг Toyota-гийн албан ёсны сэлбгээр тоноглогдсон байдгаараа даваа тал болж байгаа. Ер нь бол яг ингээд хайс гэдэг ч юм ер нь зүгээр ийм хүн машин ингээд өндөрлөө тоноглож ийна гэдэг нь ингээд зүгээр нэг хин нэгэн гаражтай ингээд хийчихэж байгаа асуудал бол биш. Энд чи өөрөө албан ёсны дистрибьютор брендийг оруулж ирж байгаа гэдэг утгаараа бүх юм найдвартай бүх юм шалгарсан, тестлэгдсэн тийм юм байгаа гэдгийг бид нар бас их олзуурхаад байгаа. Нийлэн шороо дагцсан байна. Гэхдээ хэрвээ энэ утасны дугааруудыг харж байгаа бол нэмэлт мэдээллүүдийн тэгээд аваарай те. Бид хоёр бол яг өнөөдөр бол тест хийсэн. За үүний хувьд гэдэг ч юм уу өшөө ямар боломжууд, тоноглолын ямар боломжууд байна. За жишээлбэл энэ дээр ингээд нэмэлт банкыг ингээд бас опшноор нэмэх боломжтой. За өөр нэмэлт янз бүрийн тоноглолын хувилбарууд байгаа юм билээ. За яг уул уурхаан зориулттай загвар нь бол бас нэг арай нэг өөрөөр тоноглогдсон байдаг гэдэг ч юм уу. За өшөө энэ артлын энэ гүприйн хэсэг дээр өшөө бүр төмөр том гүпэр хийгээд запас дугуйгаа ардаа үүрдэг болгодог гэдэг ч юм уу. Зөндөө олон боломжууд байгаа болох тэр
бас яг энэ Winparts те Pidaf центрийн те Winparts гэдэг энэ компаниас дэлгэрэнгүй мэдээллүүдийг авах боломжтой. Мэдээллийг нь бол ямар ч description дээр оруулж идэхээр та бүхэн бас тэндээс дэлгэрэнгүй мэдээл аваараа бид нар бол өөрсдийнхөө сэтгэлээ хуваалцаад тий яваа. За тэгэхээр бид нартай адилхан мөн бас яг энэ машиныг тест хийгээд над үзье гэж сонирхох юм бол адилхан энэ утас болоод тий Facebook утсыг бас доор хавсгацсан байгаа. Тэндээс бас холбогдох мэдээллүүдийг аваад тест хийгээд өөрсдөө тушаад үзээрэй. Биднэрт бол маш их таалагдлаа. Утгагүй тэгээд үнэлт дээр бас яг юу таалагдаад байгааг хэлье заяа. За энэ машины маань өөрийнх нь газраас одоо энэ голын энэ хүртэл бол газраас өндөрсөн байдал нь бол 45 санч өндөрлөсөн байгаа юм л. За яг энэ гişгүүр бол яг энэ өөрөө энэ гişгүүр нь л нөгөө яг уул уурхаан загвар дээр анх яг хийгдсэн гişгүүр юм байна. Стандартын дагуу тэд заавал ийм гişгүүртэй байх учраас бид нар шиг аялах гэж байгаа хүмүүст бол яг энэ жоохон төвөг болж магадгүй те ялангуяа хаач чулуунд бас тэглэх магадaltaй учраас ийм гişгүүрээр хийхгүй байх гэж би бол бодож байна. Хийхгүйгээр арай өөрөөр томлно. Арай нэг өөр гişгүүр хийх юм уу эсвэл баг энийг өөр бас төмрөг байхгүй хамгаалтай. Тэгэхээр их бие хамгаалсан зорилттой энэ төмрөөр нь үлдэх. Тэгээ энийг ингээд хэрвээ бас янз бүр харах юм бол доотлолтой харах юм бол энэ өөрөө цаашаага бас ингээд хөндлөвчтөр ингээд богдчихсан байгаа. Тэгэхээр бас энэ их бие бас хамгаалах зэг болж өгч байгаа гэсэн. Янз бүрийн доор тулах зөгж байгаа үед. За тэгээ доогуур бол ер нь бол тэр бүх хамгаалах шаардлагатай нөгөө урдаас ахуулаа тий бүх шаардлагатай юмнуудыг бол илгэвчээр хамгаалаад өгсөн. Тийм байдаг гэж. За тэгэхээр бас нөгөө яг энэ томролтын нэг хэсэг пакэжт нь бол бас яг ийм доторлогоо оруулсан байгаа. Энэ давхар доторлогоотой дуу болон дулаан тусгаарлах зорилттой доторлогоо хийцэн байгаа. Энэ болох тэр яг нөгөө одоо дотроос онгоодгүй хэсэг дээр бол ийм сул сонсогч байгаа тий. За энэ бол яг доторлцсон хэсэг нь юм байна. За тэгээ дотор бас ганц хоёр зүйлүүдийг харууллаа тий. Хайсын дотор салоныг бол хүмүүс ирэхэд мэдж байгаа тий. Одоо энэ бол яг нөгөө цаана стокер гэдэг шүү дээ. Дотор салон дээр бол янз бүрийн хийдэг байгаа. Доторлогоо хийгдсэн гэсэн тий. За тэгээд энд бол угаасаа нөгөө гарч болтой air conditioning ингээд юмнууд бол зөндөө байгаад ихтэй нэмэлтээр бас эдийн нэг тоногл дээр нь Webasto бас опшноор орж ирж байгаа юм л. Тэгэхээр хэрвээ яг camper maker тоноглох гэж байгаа бол Webasto-оор суйлуулчих юм бол тий машин дотор хоноод явж байгаа үед бол Webasto-гаас насаагаад явах боломжтой тийм хөлбөрүүд бас гарч байгаа. За тэгээд энд бол ингээд ерөөдөө бол за яг надад бол одоогоор бол нэг иймэрхүү таацны өндөр бол ийм байгаад байгаа. Гэхдээ өшөө цаашаа ингээд ер нь яванда яг зөвхөн camper аяллаа чиглэлээр тоноглохоор зорж байгаа бол бас эдний нэг тийм дээврээ бас ингээд зөвхөдөг тийм хөлбөрүүд бас байгаа. Тийм тоноглолын сонголтууд бас цаашдаа гарч ирэх юм байна. Тэгэхээр тэгээд тоноглочих юм бол нэгсэндээ энийг жоохон дээш нүргөөд хит угаасаа өндөр юм учраас тэр бас жоохон тэнцвэргүй байдал үүсгэдэг ч юм уу эсвэл бас нөгөө салхин зөвхүүлчих гад байдаг шүү дээ. Тэгэхээр намхан байжгаад тэр таацаа дээшээ сөгчдөг. Тиймхүү загвар бас хийвэлэх зүгээр санагдсан. За тэгээд салоны битүүмж доторлогоо хийчихсэн шалнаасаа хүртэл бас ингээд сайжруулалт нэмэгдэл хийцэн учраас бол дотор бол маш гоё ийм тухтай байдлыг бол бий болгож байгаа. За тэгээд яг гэр бүлээр аялах гэж байгаа бол за энэ уртлын суудлын суудлыг магадгүй үлдээлэхэд артлын ингээ бүр хоёрыг нэг авчих юм бол арталтай бүр 9 шидээр тоноглох боломжууд бий болж байгаа байхгүй. За хэрвээ би яг интернетээс хэрвээ олсон бол та хэд зураг үзүүлж байгаа байх гэж бодож чинь дэрэн дээр бол австралчууд яг нэг яаж сонголоод байна те. Тиймэрхүү жишээнүүд бол зөндөө байх. Австралчууд гэлтгүй манайхан ч гэсэн ер нь бол 10 серийг аль хэдийн тоноглоод 78-ыг тоноглодог шиг ядчихжээ. Гэх мэтлэгээр ер нь бол олон төрлийн боломжууд байдаг. Тэгээд ер нь гэхдээ яг иймэрхүү аялын ван гэдэг юм чинь тийм цоо шинэ ойлголт бол биш шүү дээ. Гэтэ энэ нь болох тэр яагаад ингэж байгаа вэ? Яг офроудд зориулагдсан аялын ван тэр дундаа бас Toyota-гийн машин дээрээс нь Toyota-гийн тоноглолууд ингэж хийгдээд за ийм боломжуудыг бий болгож чинь гэдэг нь өөрөө миний хувьд л илүү их сонирхлыг төрүүлээд байгаа. Тийм байдаг. Тэгээд үнийн яг ингээд асуугаад үзэр. Торглоос хамаараад өнөд нь янз бүр болж байгаа болох тэр бас би дэлгэрэнгүй бас яг үнийн талаар мэдээлэл өгөхөд хэцүү байна. Гэхдээ ер нь бол та машина энэ машин ч өөр 130-40 саятай байдаг үлээ гэж санагдчихээн. Тэгээд тэрэн дээр нэмэх тоноглолын үнэ нэг дахиад нэг нэмэх үнэ нэмэгдээд гээхлэнэ гэсэн санаатай. Тэгэхээр яг зөвхөн аялал гэдэг мэдлэлээр сонирхоход бол тэгэл өөрсдөө чинь төсөөллөөс л амрах баг та.
За тэгэхээр дотор салон дээр бол ярихад бол их энгийн. За энэ машин өөрөө их энгийн учраас тий дотор салон дээр бол ярих юм бол бага байгаа. Яг нь чинь бастер өөрсдөө гэдэг өнөөдөр бидний сонирхоод байгаа шалтгаан нь тэр туулах чадвар гадна тонол юм дээр илүү анхаарч байгаа болохоос биш. Яг ингээд жодооч энэ хэсэг болоод үзэх юм бол тийм их юу биш. Гэхдээ ер нь ийм байн загварч өөр ямар байдаг юм бэ гэхээр за түрүүн битээ зөндөө олон хэлээд байгаа. Жодоочд бол энэ бүр маш гоё тухтай машин байдаг. Ер нь байн загварын машинууд гэсэн үг шүү дээ. За харагдах орчин ингээд хідэн талаа харах өнцгүүд бол маш гоё. Жохон урт байгаа нь бас ихэндээ жоох эйгүү санагдаж магадгүй. За тэгээд энэ суудал бол өөрөө маш гоё тухтай суудал байгаа. Тэгтэл энэс хэрвээ та бүхэн яг өөрсдөө сонирхох юм бол энээс ч бүр өшөө сайжруулах боломжууд бол зөндөө байна. За яг энэ уртлын энд бол ингээд 3 үний судалтай байхгүй. Голтой хүртэл нэг хүн суух боломжтой байдаг. Тэгэхээр хэрвээ яг юу байдлаар томлох гэж байгаа бол магадгүй хажуутлын суудлаа ч гэсэн илүү ингээ гой супер эргэж мэрдэг судал хийцэн байдаг шүү дээ. Тэгж хийгээд хойшоогоо урагшаага хүүхдүүдтэйг ингээ харилцах боломжуудыг нэмэгдүүлсэн байхтай хийх боломжтой. За тэгээд эргономик байдлаасаа бол маш энгийн хайс загвар бол өөрөө маш энгийн. За тэгээд энэ чинь өөрөө яг л хүн тээврийн машин учраас ийм энгийн байхад. За гэхдээ энэ талтай хамгийн гол гоё юмуд нь энэ талтай байгаа. Миний энэ зүүн гарталт юу байгаад байна вэ гэхээр за яг энэ бол нэмэлт нөгөөд нэг контрол панел гэдэг шүү дээ. Гэрэл радио нэмэлт одоо юу гэдэг мангийн гэрэл гэдэг юм тий. LED бар гэдэг нэмэлт гэрлүүдийн удирдлага байгаа. За энэ ч бод гэрлүүд дээр байгаа доор урд байгаа гэдэг тэднийг удирдах нь байна. За хамгийн гол энэ томлолын хэсэг нь энэ ч яваад. За энэ дээр юу вэ нөхдөр хамгийн дээд нь center lock. За тэгээд low range буюу хүндрүүлэгчтэй. За тэгээд rear lock гэдэг хойд төгчж байгаа. За эдрийг нэгсэндээ ингээд суйрлуулад өгчөж байгаа. Тэгэхээр нөгөөд нэг таны машин чинь энд зөвхөн хойдол төгтлөгчтэй байсныг нь ингээд урталтаа болгоод дээрээс нь center lock хийгээд low range rear lock хийж байгаа. Энэ нөгөө center lock хийгээгүй үед болох тэр full timeтай гэж явдаг шүү дээ. Land Cruiser загварын машинууд дээр ч нөгөө torsion differentialтэй төвийн тэгээд 4 дугаараа байнга хөтлөгчтэй байдаг шүү дээ. Тэгээд тийм байгаа гэсэн. Center lock хийж урт хойшоогоо 50-50% өгөх боломжтой гэсэн. Тэгэхээр ер нь бол эхнээсээ ер нь full timeтай болгож өгч байгаа нь хүртэл өөрөө энэ машиныг тодорхой хэмжээнд нөгөө цаас юу гэдэг чинь гулгаа янз бүрийн илүү тэнцвэртэй, доктортой чадамжтай болгож өгч байгаа гэсэн. За тэгээд өшөө нөгөө зөндөө олон тавшинт байгаа эдрийг нэмээд өөрсдийнх нь их боломжтой гэсэн үг. За тэгээд бусдаар бол ер нь бол энэ цуугаад ингээд жолоо бариад явхад бол өнөөдөр бол маш гоё сэтгэл төрлөө. За ерөнхийдөө энд бол тий нэгмтэл нөгөө бүх машин дээр тайлбарсан юм чинь тайлбарлаа өчөө. 70 series ялгаатай хөгжимтэй, дэлгэцтэй. Тэгтээ энэ бол илүүдтэй юм байхгүй. Энд гэхдээ нөгөөд нэг илүү юм практикал юмудаар оруулж өгсөн илүү гоё санагдаж байгаа. Ерөнхийн ингээд салгуудын өнгө төрхийг харах юм бол маш гоё зэгцтэй. Тэгээ нэг гоё юм ингээд хаасайгу усны цав тавих боломжтой. Энд нэг байна. Энд нэг байна. Тэр тал дахиад нэг байна. Хоёр талын хаалхан дахиад бараг 2 байна тий. Тэнгуутаа энэ носыг ороод ирнэ. Хоёр хүн суугаа явж байгаа бол энэ буулгаад энэ хоёр дээрээ хийчих нь байна. Гихмишлэнгээр. Ер нь нэг иймэрхүү нэг ван загварын машин ч нэг юм байдаг шүү дээ. Гарт ор бүх юмуд. Дээрээс нь гоё юм нэнчэн ойртол юм 50 өртөө. Ойр зур юмудаа тавьчих бол. Жишээл ингээ аялаа явж байгаа бол эндээсээ мапаа гаргаж ирэл. Бүр амар хуучны юм яриад байна. Гэхдээ ер нь их гоё. Яг хаалт малт нэг иймэрхүү. Жав зайр энэ чинь тойл байхгүй ингээд ам гомдлооц. Ганц тойл хийгээд өчгөдтэй. Яа. За тэгтээ бас энэ ч нэг гоё юм нь юу вэ гэхээр нүдэн шилний 50 одоо юу хармаа байхгүй. Сүүлийн машин нүдэн шилээ их газар болдог шүү дээ. За ийм байна. Тэгээд гар кардантай, автомат хоровтой. За дизель загвар нь механик хоровтой байдаг юм шиг байлаа. Тэр нөгөө уулуурхан компаниуд бол илүү дизель загварыг нэ илүү нөгөө нэг бошоо хүүц сайтай дизель загварын сонирхдаг бол аялал одоо бид нар шиг юм илүү гэр бүлийн аялалд бол магадгүй автомат хоровтой загвар нь илүү гоё байх гэж бодогдож байна. Сая бол энэ 3500 мотортой энэ загвар бол өнөөдрийн туршилтанд бол ерөөс нь их асуудал үүсгэсэнгүй. Ер нь дайггүй байлаа. Зарим сүдээ яг мэдээж нөгөө нэг өмнө үтсэн машинуудтай хайрцуулахад тэр нөгөө огцсон хурд аваал ингээд ойролтой нөгөө турбодо машинуудтай бол хайрцуулагдахгүй. Тэрнээс бол арай жоохон хүч султай юм шиг санагдана. За тэгээд өрүүлийн байрлал загвар бол маш гоё өвтэйхэн. Хянах самбар нь өөрөө бүх юм механик. За энэ дээр нэг жижиг гэнэлэн LED дэлгэц байгаа. Тэр утгаараа бас гоё хуучны юм гоё мэдрэмж өгөөд. Надад бол их таалагдчихэв.
За ингээд өнөөдрийн туршилтын хэсэг ерөөхдөө дуусаад дүгнэлтийн хэсэг рүү орох гэж байна. Тэгээд ямар вэ? Яг одоо бас нэр энийг сарлаг байгаа шүү дээ. Энэ Якимагийн 180 сүүдрөвч залгацсан байгаа байхгүй ерөөхдөө санаа өгөх зорилготой. Тэгэл энэ бол ерөөхдөө ингээл эхлэх нь шүү дээ. Ер нь аяллаа зориултад ашиглаж байгаа бол одоо эн чинь зөвхөн ингээд нааталтай сүүдрөвч орсон. Яг энэ шиг ханан дахиад энэ талд байдаг. Яг хоо тэгээд видеон дээр зориулаад ингээд онгорхоо орох зорилготой орхичлоо. Тэгэх юм бол энэ ингээд битүү болчихно гэсэн үг. Тэгэл энэ мэтлэнгээр ингээд энэ машиныг ингээд зөвхөн аяны зориултаар тоноглоход бол ингээд зөндөө ол юм гарч ирэх шүү дээ. Тий. Тэгээ одоо энэ одоогор бол хоосон суудлууд байгаа. Тэгэхээр суудлуудыг аваад ийшээ нэгсэндээ энэчээс бараг галтгоон гарч ирэл тий. Тэгээ сүдвчэнд ороо сууж ягаад бүх юмудаа хийгээд төсөөлөгдөж байна. Тийм шууд төсөөлөгдөж байгаа бас тий. Хэрвээ бас манай өмнөх дугааруудыг үзчихсэн болоод бид нэр өнгөрсөн намрын дугаар дээр тий. Өнгөрсөн намрын дугаар дээр бид нар бас чиргүүлтэд аялал хийжсэн. Тэр чиргүүлийн бас нэг гадна талын тий. Опус гэж чиргүүл хийдэг. Тэрний гадна тал бас яг ингээд буутсан. Тэр шиг одоо ийм сүдвчиж үзэж байгаа байхгүй. Тий. Тэгээ таад бас иймэрхүү машин энэ машиныг бас сонирхмоор байвал бас туршилт хийгээрэй гэж бидний зүгээс бол зөвлөмөрөө хамгийн эхлээд. За тэгээд юуцсан сэтгэлээ хуваалц тий. За тэгээ нэг угаасаа дугаарыг энэ яг энэ машиныг тестлэх гэж аваад гарч яхад хамгийн сонирхолтой байсан хэсэг нь оффроуд замын тест байсан шүү дээ. Ийм байраг автобус юм байж ээж тэгээ ингээд тоноглолцсон гэд. Тэгээ үнэхээр яг тэр замын нөхцлүүдэд ерөөхдөө нэлээдгүй их нухчаатай зам дээр нь би яг өөрөө жолоодлого хийсэн. Тэгээд хамаг оффроуд юм чи. Тий харин тий хамаг оффроуд хэсэг дээр нь ерөөхдөө өөрөө жолооны ард суусан болохоор үнэхээр тэр нөгөө нэг одоо яг нэмэлт оффроуд тоноглолууд орж иж яг энэ мань жинхэнэ одоо туулах чадвартай машин болчиход байна л та тий нөгөө 4x4 гэдэг. Тэр талаас нь харах юм бол үнэхээр гүйцэтгэл чадамжийн хувьд бол ягаад ч автобус гэдэг байдлаар нүнлэгдэх боломжгүй. Үнэхээр яг ийм аяллаа зориулттай гэдгийг бол хангаж байгаа болчихж байгаа байхгүй. Тийм. Тэгэхээр ер нь бол тэрийг л хүлээжсэн өнөөдөр. Тэгээ тэрийг бол нөгөө нэг ядах юмгүй гэдэг шиг өнөөдрийн одоо ерөөхдөө туусан зам дээр бол хангалттай ингээд хангах сэтгэл төрсөн гэх юм уу тийм байгаа болохоор магадгүй яг одоо юу гэдэг юм бодит ингээд аялалд аваад гарахад нэг яачих бол гэсэн айцсууд ч юм уу нэг тиймэрхүү мэдрэмжүүд бол харьцангуй ингээд багасчлаа штэ. Тийм. Тэнгүүд нөгөө талаас болохоор сонголтын хувьд харахаар яг харахгүй нөгөө нэг урт хугацааны аялал гэдэг юм уу амьдралынх нь нилээдгүй хувь нь яг амьдралын хэм маяг нь ингээ яг тийшээ шилжиж байгаа эсвэл яг нэг тодорхой хугацааны зорилго тавиад аялал хийх гэж байгаа гэдэг нөхцөлд бол бидний хувьд бол ямар ч үсэн хизээ нэгэн цагт бол яг энэ хувилбарыг бол сонгох бах. Тий, яг надаас нь би нөгөө нэмэд хэлмээр байгаа юм. Яг тийм аяллаа юм руу бол ингэ чиглээд бас бидний нөгөө машин солих сонирхлоо. Тэгээд ялангуяа бас даал сэрээс эхэлсэн шалтгаануудын нэг чинь бас ирэхгүй тийм ингээд ер нь нэг иймэрхүү хэм маяг руу шилжихэд биднэрт юу хэрэгтэй вэ гэдэг тийм юм байсан. Тэгээд бидний аялал угаас илүү одоо жил ирэх тусам илүү хүнд болж ийн илүү урт болж ийн тийм. Тэгээд яг илүү яг оверланд гэдэг чиглэл рүү орж ийн. Тэгэхээр яг тэр талаас нь бодоод үзэнгууд энэ бол яг яалч үзэх. Тэгээд бас ийм юм бас ингээд би болгож ийм боломжууд би болж байгаа нь бидний яг энэ цаг үеийн бас амар гоё тийм даваа тохиолдол шүү дээ. Бидрээс өмнөх үеийнхэн бол энэ чинь ийм хэмжээний юм гаргаж авахын тулд бас юу хийдэг байсан бэ те. Тэгэхэд одоо бол ингээд ийм боломжууд шууд гараад ирсэн байгаа нь бол маш гоё санагдаж байна. Харин яг тэр нөгөө нэг юу одоо эн чинь Монголд бол бас нөгөө бараг л анхны бараг шахуу анхны гэж хэлэх нь нөгөө зөв буруу мэдгүй. Гэхдээ ер нь бол яг ийм төвшөнд бол энэ ваныг ингээд тоноглоод гаргаж ирж байгаа. Ер нь бол анхных баха. Тэгээд яг харьцангуй нөгөө Toyota гэдэг энэ найдвартай байдлын тэр гэдэг талаас харах юм бол яг энэ хайс машинаар энэ тоноглож байгаа бас 4x4 гэдэг байгаа тий. Яг энэ бол бараг л шин анхны ойлголтуудын нэг бах гэж үзэж байна л да. Тэгэхээр магадгүй яг тэр талаас харах юм бол бүх юм үйлдвэрийн тоногтой орж ирж байна л гэдэг санаа авах гэдэг байхгүй тий. Яг хуучны энэс өмнөх хайсууд дээр бас нэг юм тонглох юмнууд бол хүмүүс хийдэг байсан. Аялалд авч явдаг. Гэхдээ яг тэр чинь бас нэг одоо нэг жоох нөгөө гараа. Тэгээ жоох тийхүүс. Одоо энэ чинь нөгөө нэг ялч чиний дөрөний хэлээд анхны удаа яг ингэ юм албан байсан тий. Тэгээ дээрэс нь миний бас олзуурхад байгаа юм болох тэр энэ тоноглолуудынх нь хэрэгжилж байгаад ашигласан юмнууд нь болохоор тэгээ шууд Land Cruiser 200 цувралын тий юмнуудыг ашиглаад
хийж байгаа тэр туслах ороб тэр юмуд нэр төвтрүүд нь тэрийг ашиглаж байгаа гэхээр тэр бол бүр угаасаа тэр машин чи өөрөө ямар машин блэ тий. Тэгэхээр тийм хэмжээний гүйцэтгэл дээрээс нь бат бөх найдвартай байдлыг бий болгож чинь гэдэг бол надад тэр бүр амар том чухал асуудал. Тэг яг нөгөө энэ компани энэ одоо аль биесээр оруулж яж байгаа компани Winparts гэдэг компани байгаа шүү дээ. Тэдний зүгээс бол яг энэ уулуурхаад чиглэсэн хэлбэрээр нь бол аль хэдийн одоо оюутлогын стандартыг хангах шаардлага хагаад ингээд тоноглоод тий өгчгсөн байгаа гэдэг нь өөрөө оюутлогын стандартыг ямар одоо шалгуур хангадаг вүлээ тий. Наад захын шалгуурууд байхаас гадна олон улсын одоо үндсэн шалгуур байгаа шүү дээ. Оюутлогын шалгуур гэдэг бол уусаа ингээд дийдлээ. Өөрөө олон улсын амар том нэр хүндтэй. Тэр яг тэр шалгуур стандартын дагуу тоноглогдож гарч байгаа л гэдэг санаа гэсэн үг. Тийм. Тэгэхээр ер нь бол энэ дээр ингээд шууд яг тэр Toyota-гийн Land Cruiser 200-ийн ч юм уу эсвэл бусад эдэнгүүд нь одоо хаанаас үдийн тий. Гэхдээ бас 4 гэдэг одоо хамтрал нь тоноглол хийж байгаа газар нь өөрөө яг л үйлдвэрийн тоногийг хүлээн зөвшөөрнө гэдэг шаардлага тавьж байгаа учраас энэ маань ийм сайн чадамжтай нөгөө талаас нь найдвартай гэдгийг нь илтгэх байх гэж хараад байна л да тий. Тийм. За тэгэхээр яг хуу битэрийн хувьд бол зүгээр яг нөгөө нэг талаараа биднээс амин өндөр сэтгэл үлдээч одоо төрүүлчихэж байгаа учраас ингээд итгэх ингээ бас жоохон магтаалын юмнууд орж ирээд юу гэдэг. Яг миний хувьд бол жишээлбэл энэ машинаас ийм хэмжээний юмыг бол гадна талаас нь хараад бол амар гайхалтай байгаа. Хэрнээ бас үнэхээр чадах уу гэдэг эргэлзээ байсан биш ч тийм. Тэгэхэд бол ингээд энэ хэмжээнийг явж байна гэдэг чинь амар мундаг санагдаад байгаа байхгүй. Тэгээд гэхдээ энэ машины боломж хэрэглээ нь өөрөө маш олон байгаа учраас яг тэр тал руу өөрөө чинь хэрэглээнд ямар байна гэдгээс шалтгаалаад та бүхэн өөрсдөө бас яг дуршаад үзээрэй, сонирхоод үзээрэй, очиод үзээрэй тий. Энэ бас дөрөв өчтөр гэдэг нь юу юм тэрийг нь бас сонирхоод үзээрэй гэж бол зөвлөмөр зөвхөн битээр юу гэлтгүү тий. Тэгээд яг дуршлын жаалгал хийгээд үзэх юм бол бас яг битээр ярьж байгаа юмнууд бас илүү утга учиртай санагдчих магадгүй. Түрүүн хэлсэн яг тий Winparts бид авцентр дээр холбогдож байгаад яг туршлын жаалгалаа тохироод тий хийхэд бол нээлттэй юм байлээ. Тэгэхээр тэрийг бас үзэрэй гэж бол хэлмээр байна. Тэгээд түрүүн хэлсэн энэ дээр бас бичээстэй байгаад байгаа. Зөвхөн аялал гэлтгүү тий төргөн тусламж, онцгой байдал гэл тий олон талаар ашиглагдаад уулуурхад ашиглагдаад байгаа. Тэр бүх боломжуудаа тааруулаад хүн болго өөрсдөө томилох боломжтой байгаа учраас тэр бол маш гоё. Тэгээд тэрнийх нь хамгийн гол суурь нь өөрөө бас тэр өөрсдийнх нь энэ бүх чадамжийг нэмээд байгаа юм байна. Тэр утгаараа бол маш их өндөр сэтгэл төрүүллээ. Түрүүн чиний хэлдэгтэй төсөөлөл болж ингээд шууд төрж ийн те. Одоо гадна талаа инкинэн дотор талаа тэхэн байна. Хүүхдүүдэд ингээд суулгах нь байна. Ингээд яйлах нь байна. Зүгээр ингээд наад захын ингээд нэг кабин доторх ингээд уур амьсгал хүртэл ингээд өөр болж байгаа жишээтэй те. Тэгээд илүүтэйгээр одоо угаасаа монголчууд инхнээсээ дэлхийгээр аялдаг хүмүүс эхэлсэн байгаа. Тэгэхээр тэдний нэг болоод ч гэсэн те. Гэхдээ бидний онцлог бол илүү оффроуд аялал хийх сонирхолтой байгаа. Тэгэхээр тэрэнд таарсан уртын аялалд хийх сонирхолтой хүмүүсийн хэрэгэлцээнд таарсан унаа бол бас ингээд нэгийг нэмэгдсэн байна гэдэгт бол маш гайхалтай. Тэгээ хамгийн гол нь зүгээр яг би яг үнийг нь би яг нэггүй мэдэхгүй байна. Томлоос шалтгаалаад өөр гэж хэлсэн. Гэхдээ энэ машин чинь яг иймэрхүү ван төрлийн өөр байдаг машинуудаас илүү боломжтой байдаг. Тийм. Тэр нь бас надад бол бас нэг бонус нэг плюс нэмэгдээд амсаад байна. За тэгээд чамд өөр одоо дутуу үлдсэн юм байна. За эсвэл таалагдаагүй бас ганц нэг юм дэ хэлэхгүй болохгүй юм санагдав. Тэгээд таалагдаагүй маань нөгөө туршилтын жолоодлого хийж явахтаараа ер нь бол хэлсэн. Тааж авахгүй гэдэг. Тийм. Тийм шүү дээ. Тийм. Юу яасан? Нэг анзаарсан юм мэдээж нөгөө дотор нь хийх юмуд бол нэлээд боломжтой байгаа. Тэрийг хийх шаардлагатай юм. Наад захын одоо нөгөө нэг хөгжмөс хөлөө сайжруулчмаар юм ингээд бодогдсон юм байна. Тэгэхээр тиймэрхүү юмдыг бол тэр бол гэхдээ хөв хүний сонирхлын асуудал байна. Энэ бол нэлээд энгийн дотор хийц мэдсэн ч гэсэн тэ нэлээд энгийн. Тэгээ бит хоёрын өмнө үтсэн машинууд ч өөрөөсөө янз бүр байгаа шүү дээ. Зарим нь бол амар гоё лагшрээ тэ танцаг хэрэлтэй. Зарим нь бол гууд үнэхээр бүр таг тэ ингээд бүх юм механик болол. Тэгэхээр энэ бол яг дундуур нь явж байна. Хамгийн гол нь бидний өмнө үтсэн машинуудтай ялгархгүй чадамжтай байгаа. Тийм, оффроуд талаасаа тийм тэр чадамж. Яг нэг талаасаа нөгөөд нэг бүр шавар усан дундуур туучаал ингээл тэгж явдаг машин бол угаасаа биш. Гэхдээ 99% нь хэрэгцээтэй оверландинг бол хангалттай. Чи энэ машинтад алтаа томбогтой гарна гэж төсөөлөж байна. Одоо бол төсөөлөгдөж байна. Тийм байна гэсэн үг шүү дээ. Тийм.
Яг унж үзээд нөгөө өөрөө мэдэрсэн байгаа болохоор тийм. Яг шууд дүгнэлт хэлэхэд бол мэдээж юугүй хэцүү. Гэхдээ хэцүү гэдэг нь болохоор буцаагаад ямар нэгэн цаг үед бол орно гэдгийг бол мэдчихээн. Ийм чиглэлийн машин руу. Гэхдээ одоо юу гэдэг нь бол асуултын тэмдэг угаасаа хэвээр үлдэж байна. Тийм. Тэгэхээр энэ бол яг бид яг аль бисээр ингээд нэг 10 машин үзнэ гэдэг эхнээсээ ер нь та бүхэнд хэлсэн. Тэгээд энэ ингээд 10 дахь машин болж байна. Ямар ч 10 машин үзчихлээ. 10 машинаас одоо бид нэр өөрсдийнхөө санаануудыг нэгтгээд ер нь бүгдийг хооронд нь харьцуулсныг дугаар бэлтгэх зорилготой байгаа. Тийм. Одоо нэлээд нягхуур ханд штэ. Одоо тэгэнгუут чинь тэр болгон дээр бүгднгийнхэн давуу сул тал гэж зөндөө олон юмнуудыг харьцуулаад тэндээс одоо энэ бидний хувьд энэ машин бас хаана жигсэж чинь нөгөө машинуудтайгаа өрсөлдөхүүд ямар байна. Тэр дэхтэй бол бит хоёрын зүгээс те. Тэгээд та бит хоёрын сонирхолтой нийцдэг ч юм уу бит хоёрын үг сонсомоор байгаа бол тэрийг үзээрэй гэдэг. Үгүй тийм нөгөө нэг бит хоёр нөгөө нэг тэрийг гаргахтаа яг ийм шалгуурыг тэдэн хуваар ч юм уу аль шалгуураа хамгийн чухал гэж авч утсан ч гэдэг юм те. Тэрийг жоохон тодорхой болгож жагаад тэр нэгтгэлээ гаргалах л та тий шийдвэрээ ер нь бол одоо ингээд хоёулаа хоорондоо ч гэсэндээ ингээд санал зөрөлдөж байгаа юмнууд байгаа нийлж байгаа юмнууд бас байгаа. Тэгэхээр тэд нар чинь ингээд дундаа уулзахаар яг хаана очих вэ гэдэг нь болно шүү дээ. Одоо жишээлбэл яг энэ машин чинь юу жишээл яг хин зориулагдсан машин бэ? Хинд зориулагдсан юм аа? Над зориулагдсан байна. Тэг яг ингээд бид нартай адилхан ингээд аялж байгаа аялагч нарт бол бүгдэнд нь ямар ч төрлийн аялагч нар байж болох гэдэг байна. Тий. Тэгэхээр бид манаас өвч өөр аялын сууг учраас тэр талаас яриад та. Магадгүй уулуурхай хүн техник техниктэй ажилладаг хүмүүст бол бусад боломжууд нь ч гэсэн байгаа гэдгийг бас харах бах тий. Тэгээ нөгөө сонголтоо яаж ямар өнцгөөс харж хийж ийн вэ гэдгийг нь болохоос биш бидний хэрэглээ байх үгүй бол бас байж болно. Бусад өөр хүмүүсийн хувьд ч гэсэн хэн болгоны хувьд сонголтоос байж болох гэдэг. Гэхдээ нэг тодорхой нөхцлүүд нь ч юм уу те байж иж энэ илүү үр ашигтай гэдэг юм уу өгөөчтэй буцаагаад илүү үнцэнтэй болох гэж бодож байна л да. Өнөөдөр нөгөө өөрөө яг оффроуд тестинг хийсэн. Би нэг видео хийж авсараад тэрэнгуут нөгөө амар бардам хэлээд байна л. Зөвдөж баг өөрийнх нь нөгөө машинтайгаа ч энэ дэш доош ингэж явж үзээгүй. Тийм шүү дээ. Энэ машин анх удаага барингуудаа зөвөр дэш нь тавьсан байна шүү дээ. Тий, ер нь энэ машинаас болох яг үг ихлүүлээд бас яг нэг 2-3 машинтаа л яг ингэж зөрөгтэй өөрөө нөгөө явах итгэлтэй төрсэн машинууд дээр л өөрөө унсан л та. Тэгээд бол ер нь баг зэргийн илүү айцтай учраас илүү сейф явах үднэс чамааг жолоодлого оруулаа гэдэг зүйл. Тэгээд яг энэ дээр бол тэгчлээ. Өмнө нь бас өөр нэг машинд оруулалт хийсэн хэрвээ энэ дугааруудыг хэрвээ ингээд гэрхаа үздэг болвол бусдаар өөр ер нь миний хувьд хоёр машин дээр яг тэгж юу хийсэн юм байна. Шууд яг оффроуд тестинг дээр харахуугаар орсон. Тэгээ тэрэндээ бол амар гоё. Тий. Тэгээ хоёуланд нь аягүй гоё сэтгэл ханамжтай байсан байх. Тийм. Эсвэл өөрөө л барих хэрэгтэй болов. За тэгээд маш их удаан ярьцглаа. Тэгээд та хэдэд бас ямар санагдаж байна те. За ер нь бас яг вантай аялдаг хүмүүс нэлээ их байдаг болчихсон учраас бас тэр хүмүүс вантай аяллаа талаар давуу сулдлуудын талаараас бид нарт бас зөвлөгөө өгөөрэй, сэтгэлээ хуваалцаарай те. Тэгэхээр өөр юм байнууд ч гэсэн байдаг шүү дээ те. Тэгэхээр тиймэрхүү хүмүүс бас сэтгэлээ хуваалцаарай гэж хүсмээр байна. Ер нь ваны амьдрал ямар байдгийг те. Ванаасаа бүр амьдрдаг хүмүүс үртэл байдаг шүү дээ. Яг Монгол биш яг гэхдээ ер нь бол тэгэхээр тэр туршлагуудаа бид нартай хуваалцаарай гэж та бүхэн хүсмээр байна. Тэг яг нөгөө нэг бас нэг хэлмээр байгаа юм бол бид тэр өөрсдийнхөө өнцгөөс харж энэ 10 машиныг сонгож оруулж байгаа. Гэхдээ аль болох хүмүүсийн хэлж байгаа санал бас нөгөө талаасаа ер нь яг ийм төрлийн сонирхолтой одоо үзэгчийн сегментээс харуул яг нэг ийм машин оруулах нь ер нь зөв юм шүү гэдэг юмнуудыг нэлээд баланстайгаар бас оруулах гэж ер нь бол хичээсэн. Гэхдээ тэргүй ээлжинд нь болов мэдээж илүү өөрсдийнхөө сонирхлыг тавьж байгаа. Араас нь бол гэхдээ ер нь тэгвэл бас яагаад бид нар өөрсдөө анхнаасаа сонирхоогүй гэсэн яагаад энэ болохгүй гэдэг үнцгэр бас оруулаад ер нь бол ингээд нийтдээ 10 болгочод байгаа шүү дээ тий. Тэгээд яг энэ дээр нөгөө зарим нэг машинууд дутуу үлдээд байгаа. Манай үзэгчдээс нөгөө сэтгэл ирчээд тэр үзээгүй байгаа. Тэр машинууд нөгөө нэг бас яг иймэрхүү шалгуураар зарим нь ороогүй байгаа. Тий, уучлаарай. Тэгэхээр уучлаарай. Тэгтээ магадгүй. Одоо орох боломжгүй. Тэгтээ магадгүй гэдэг. Тийм одоо бид нар 100 сайхан цаг ирж байна. Одоо нөгөө нэг жиг машина сонгоод аяллаа эхлүүлээд аяллахаа нөгөө гой дугаарууд руу хоормоор байгаа. Өшөө бид нар бодсон юм зөндөө байгуулах дээр зөвхөн машин яриад байвал зөвхөн машины сууг болох гэдэг тийм. Тэгэхээр тэр дугаарууд
цаашид байсаар байх болов шүү. Тэгэхээр бас дагаж амжаагүй болов subscribe хийгээрэй, лайка дараарай, share хийгээрэй. Тэ найз нөхдөөгөө суулцаарай гэж хүсмээр. Тийм. Гэтэ яг бидний нөгөөсөө аялалчин дандаа хамгийн гол юм нөгөөс автомашинтай аялал хийж байгаа учраас машин гэдэг нь өөрөө хамгийн том чухал хэсэг нь учраас энэ иймэрхүү сэдв ингээд нэг болон болгоод оруулах ч юм уу ингэх нь бол нэг их амар гажихгүй л гэж бодож байгаа учраас орж байгаа гэсэн үг шүү дээ. Тийм. Харин тэгээд магадгүй энийг тусдаа болон эсвэл бусдаа суугч болох ирээдүйд те байж болох юм гэж харлаа. Энэ 10 дугаарын арталтуу. Мараа нэг сэтгэлдгээ мессеж нэг үзэгчтэй гэсэн шүү дээ. Машинаас авахчаа дараад нь хоёр дахь машин ямар вэ гэдэг дугаар гэдэг шиг. Нэрээ тийм. За тэгээд өнөөдрийн дугаартаа хамт байсан үзэгч та бүхэндээ маш их баярлалаа. Тэгээд дараагийн дүгнэлтийн бүтэн 10 машины харьцуулсан дүгнэлтийн дугаараар уулзлаа. 10 машинаас зөвхөн нэгийг. Тэр болтол баяртай. Баяртай.